одоо шүлгийн өчсөн орчуулга. Шүлгийн зөв шүлэг өчсөн орчуулга за яах тэр антах сукха тотож антах харамах тотоо идэхтэй таашаан татха мөн тэрчтэн антах жиоти тотоо чиглэлсэн эва гарцаагүй яах тэр саах тэр йоги трансценденталч брахман нирванам бүхний дээдэд амжирх уу брахма бутах өөрийгөө бүрнээс тань мэдэх хүн төвшөнд атхи гачхати үрдэг гал маш жижиг шиг байна. За шүлгийн орчуулга үүсэ. Ад жаргал ажил үйл баяр хөөр өөрийн дотоодоос олохын зэрэгцээ зорилго нь мөн өөрийн дотоод байх хэн бүхэн жихэн төвс төгөлдөр явагч тэр дээдийн дээд амжирлыг олох бөгөөд эцэстээ дээдийн дээд хүрэх болно. За ингээд хараад шин тань байна шин. За өөрийн дотоод дах ад жаргал сэнгэлээ хамтарч мдээгүй байгаа цагт хүн өнгөцгөн ад жаргал сэнгэлийг хайх гадагш чиглэсэн материалыг үүдээсээ хэрхэн татгалзаж чадах вэ? Амжилт хүрсэн хүн ад жаргалыг үнэхэрийн бодтойгоор эдэлж байдаг. Тэр хаа тустай газараа тайван суугаад өөрийн дотоод дах амьдралын үйлээрээ цэнгийн жаргаж яддаг. Амжилт хүрсэн ийм хүн гадаад материалын ад жаргалын хойноос огтхонч хүсэж тэмүүлдэггүй. Энэхүү төлөв байдлыг брахма буута гэдэг бөгөөд энэ төвшөнд хүрсэн хүн бурхны зүг батал гэрлүүгээ хүрч очих хэн батгаад болсон байдаг. За ихний өгүүлбэр гэж ахын ойлгомжтой ихний өгүүлбэр ахад биш. Өөрийн дотоод дах ад жаргал сэнгэлээ хамтарч мдээгүй байгаа цагт хүн өнгөцхөн ад жаргал сэнгэлийг хайх гадагш чиглэсэн материалыг үүлээсээ хэрхэн татгалзаж чадах билээ. За ингээд ад жаргал ажил үйл баяр хөөрөө өөрийн дотоодоос олохыг зэрэгцээ зорилго нь мөн өөрийн дотоод байх хэн бүхэн жихэн төгс төгөлж явагч тэр дээдийн дээд амжирлыг олох бөгөөд эцэстээ дээдийн дээд хүрэх болно. За энэ шүлгний занд жихэн төгс төгөлдөр явагч хэмбэ гэдэг тодорхойлт өгсөн байна л да. За тэгэхээр ад жаргал ажил үйл нэгдүгээр ад жаргал тийм ээ. Хоёрдугаар ажил үйл тэгээ баяр хөөрөө өөрийн дотоодоос олохын зэрэгцээ гэж. Мөн зорилго нь өөрийн дотооддоо байх хэн бүхэн жихэн төгс төгөлөрч яваг юм аа гэж. За тэрийг арай араас нэрээ зүйл өөрийн дотоод за зорилго нь мөн өөрийн дотооддоо байх гэдгээд бол энэ бол одоо жишээ нь манай багтын явагчдын одоо жинхэнэ одоо юу л да. Одоо бидний мөн чанар л да тийм ээ. Бидний зорилго бол ерөөсө дотоод байдаг тийм үү? Өөрийгөө танин одоо мэдэх гэсэн үг шүү дээ. Өөрийгөө хоёр янгаар бид нар орчуулдаг да. Өөрийгөө танин мэдэх эсвэл өөрийгөө ухамсарлах гэж. Тэр чинь бол бидний одоо зорилго бол бидний зорилго дотооддоо байдаг гэсэн үг. Бид нар өөрийнхөө дотрыг нээж таньснаар бид энэ бурхантай одоо холбоо харилцаагаа мэдж ойлгодог. Тэгээд тэр текстийн дараа бид нар бол бурхныг ойлгох чадвартай болдог. Өөрийгөө таньчаад дараа нь бурхныг ойлгох чадвартай болдог. Тэгээд бурхан өөрийнхөө хоёрын хоорондын зорилгыг ойлгох. Энэ бол бидний одоо хоорондын харьцааг одоо ойлгох. Энэ бол бидний одоо
тавьсан зорилго шиг амьдрал тавьсан зорилго. Бид нар бол энийг бол онлын хувьд номон дээрс мэдж байгаа. Энийг бол бид нар одоо энийг бол таньж мэдсэн хүмүүс бол одоо төгс төвлөж ирсэн багш нар байгаа. Тэгэхээр энэ бол бидний дотоод зорилго. За ад жаргал ажил үйл баяр хөөр өөрийн дотоодсоо олох гэсэн чинь одоо энэ юу гэсэн үг гэхээр ад жаргалаар бид нар бол ямар нэг гадаад материалыг ад жаргалыг олохгүй гэдгийг бид ойлгоцсон байгаа тийм ээ. Бид нэрээс дотроос бид нар өөрөө дотоос ад жаргал олно гэдэг чинь дотоодоо бид нар амар амгалан болохыг хэлж байгаа шүү дээ. Дотоод амар амгалан гэж олохыг хэлж байгаа. За ад жаргалаа бид нар тэгээ дотроос олдог бол бид нар дотроо амар амгалан болно. Бид нар гадаад ямар нэгэн материалыг хэрэгцээнээс ямар тааш ханамж ад жаргал олох тэр биш. Харин дотооддоо бид нар одоо өчигдрийн шүлгүүдээр ярьлаа шүү дээ. Ямар ч гадаад юу байсан тэнцвэртэй байдаг гэж ярьсан шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Бид нар дотооддоо амар амгалан олцсон дотроос ад жаргалаа олцсон тохиолдолд бол бид нар бол гадаад ямар ч сайхан бид нар бол татгаа болно гэсэн. Тэгэхээр энэ бид нар дотроос ад жаргалыг олж яана гэсэн гэж одоо би ойлгож байна. За ажил үйл гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид нар ажил үйлээ дотоодос олно гэдэг чинь бид нар нэг дотоод одоо мөн чанараа олох гэж дотоод одоо ад жаргалаа олох гэж явах тэр үйлүүдийг хийх гэсэн үг байхгүй. Тэр дотоод үйл гэдэг чинь юу гэсэн үг вэ? Зөвхөн тэр дотоод ад жаргалыг олоход бидэрт ном ариун бичээсүүдээр заасан тэр үйлүүдийг хийж байгаа. Дотоодос ажил үйлээ олно гэдэг чинь. Дээрээс бид нар бол гадаадаас бид гаднаас бид ямар нэг ажил үйл олно гэж байна. Бид нар дотоод зорилгын үүднээс л бид нар тухайн ариун бичээсүүдээр бичсэн тэр одоо үүлүүдийг л бид нар хийж шүү дээ. Тэрийг дотоодоос бид нар ажил үйл олно гэж тэрийг хэлж байгаа. Хэлж яах гэж би ойлгож байна. За баяр хөөрөө дотоодоос олно гэдэг бол бид нар хийсэн бурханд үйлчлсэн үүлээсээ бид нар таашаал хамж авч байгаа. Тэр дотоод баяр хөөр бол тэр бол гэж би ойлгож байна. За энэ шүлэг бол нэг юм санаана. За тэгээд ийм бид нар ингэж чадж байгаас бол чадж байхаас бид нар төгөлдөр чи явах юм аа гэсэн. Тэр бол энэ бол бүгдээрээ бид нар яг мэддэг зүйл. Бид нар одоо энд тэмүүлж байгаа зүйлүүдийг л энэ шиг ингэ бичсэн байна. За тэр дээдийн дээд ангижлыг олох бөгөөд эцэстээ дээдийн дээд хүрэх болно гэж. За тэгсэн хүн бол зорилго өрөөсөн юм аа. За өөрийн дотоод за тайлбар дээр пропаганд бичсэн байна. Өөрийн дотоод дэх ад жаргал цэнгэлээ амталж мэдээгүй байгаа цагт хүн өнгөцгөн ад жаргал гэж бол материалыг одоо ямар нэгэн олж авсан одоо ашиг хонжооч гэдэг юм тийм ээ. Эсвэл одоо мэдрэхүүн таашаал хамжиг тэрийг л ярьж байгаа шүү дээ. Өнгөцгөн ад жаргал. За өнгөцгөн ад жаргал цэнгэлийг хайх гадагш чигсэн материалыг үүдээс хэрхэн татах үлээ гэж. Нэг л бид нар бол явагчийн хүрэх одоо энэ зам мөр дээр хатуу тогтоогүй цагт бол бид нар бол энэ өнгөцгөн ад жаргал цэнгэлээс бол энэс татгалж чадахгүй маа л гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар амьдрал дээр одоо мантра уншчаар тэгэл одоо юу гэдэг компьютер тоглоом салахгүй байх ч юм уу тийм ээ. Мантра уншчаар дэлгүүрхсэд байх сонирхолтой шүү дээ. Мантра уншчаар тэгэл янз бүрийн гоё сэтгүүлүүд унших сонирхолтой ч гэдэг юм уу. Эсвэл одоо найзуудтайгаа уулзаж одоо юу яах янз бүрийн сонирхолтой хүмүүсийн ярьж байгаа сонирхолтой юм автаад байдаг. Тэгээд тэгж байгаа цагт бол бид нар юу гэсэн үг вэ? Дотоод гарч байгаа дээрээ голох тэр зам мөр дээрээ гараагүй гэсэн үг. Тийм бид нар тэгтээ бид нар эцэст хүрээгүй байгаа юм чинь бид нар зам мөр дээр гаад ирсэн багт бол бид нар энэ татагдлууд бол айжмдас замхарч одоо ингээд алгад өчигдөр матаж хийжсэн тийм найзуудтайгаа ч уулзахад ярих юм олдохгүй төвөгт хурдан дуусаасаа гэж байж идэг гэх. Тэгээ энэ бид нар чинь бид нар энэ зам мөр дээр ямар ч энэ дотоод ад жаргалаа олох зам мөр дээр гааларсан тохиолдол бол яг энэ зам дээр бид нар баттай явж байгаа тохиолдолд баттай явж өсвөр мантрага саатханагаа барьж байгаа тохиолдол бид нар ийм нууч бид нар айж ураад хурдж идэг. Бид нар саатханагаа барьж чадахгүй саатханаа гэдэг чинь одоо энэ саний яриад байгаа зүйлийг л хүрэх одоо хэрэгсэл шүү дээ. Энд дээр хүрч чадахгүй тохиолдолд бид нар чинь тэр саатханаасаа барьж чадахгүй бол бид нар нөгөө тал руугаа шууд автоматар явж байгаа байхгүй. Тэр үесээ яг тэр бол ингээл тэр өдөр саатханаа бариаг бол
тэр өдөр бид нөгөө юм ургаал явах хандлага ингээл гарч ирнэ. Тэр энэ нь маш хэцүү. Тэрс бид нар шүү би өнөөдөр сайн барьсан чи маргааш би саатханаа бариаг байсан чи маргааш гайгүй байна гэсэн тийм байхгүй. Тэр өдөртөө саатханаа бариаг бол тэр өдөрт бид нөгөө тийш хэлбэх маш амархан байдаг. Тэр бол бид нар яг энэ юу гэсэн үг вэ? Бид нар өдөр болгон маш хичээх хэрэгтэй гэсэн үг. Өдөр болгон тэр саатханаа барих юм. Мантрага өглөө болгон уншиж явах хэрэгтэй. За тэгээд нэг ариун бичээсүүдээс номноосоо тодорхой хэмжээ уншиж явах хэрэгтэй. Тэгээд нэг бишэлтэн биш хүмүүстэй дотны харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Болж бол бишэлтэнгүүтээ сүм рүү явж явах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ чинь бидний саатхана байхгүй. Ерөөсөө маш уулын хялбархан. Даанч бид нар нэг яадаг үгтэрэ нэг саатханаа барихгүй болохоор тийм муу юм татдаг гэхээр муу юмда дийлдэд саатханаага барьж чадах юм байна. Ингээд энэ харилцан айгу үйлчлэлтэй хэцүү. Тийм учраас бид нар яг л одоо за өнөө үйлээс хэрэг бид нар саатханаа барьж чадахгүй хүн биш бид нар зарим үедээ бид нар зөндөө алддаг шүү дээ. Хин хөнгөө алддаг. Тэгэхээр бид нар өглөө нь босоод за өнөөдөр би саатханаа барих хэрэгтэй гэл өглөө босоод мантраа сан уншаад за тэгээд өнөөдөр би юу хийх хэрэгтэй за би найзуудтайгаа уулзахгүй би сүм рүү явна. Номноос уншаад ихтэй энийг маш сэтгэлээс хийх хэрэгтэй. Тэгээд ихсэн багт бол дараачийн өдрийн саатханаад бол нэг материалын юм саат их дайралт бол маш бага болсон байдаг. Тэгэхээр өнөөдрийн саатханаа бариаг байх дараачийн маргааш өдөр бариаг байхад бид нар материалын юм жаахан татгцсан. Тэр юм дараачийн саатханаа барихад саад болдог. Энийг маш сайн ярил байна. Амжилт төрсөн аз жаргалыг үнэхээр боддогоор эдэлж байдаг гэж. Энэ юу гэсэн үг вэ? Бид нар бол одоо сэтгэл санаа одоо бид нар саатханаагаа бариад одоо явж байхдаа бид нар ангижил энэ бол бидний ангижил бидэнд хүрээг учраас бид нар наадах шатуудыг ярил дээ тийм наадах одоо наан байгаа зүйлүүдэл бид нар төвхтэй юмдаа бид нар ярих хэрэгтэй. Тэгээс бид нар ангижил төрөхэд ийм байдаг гэдэг хайчвал бид нар ч хүрээгүй юм чинь хэцүү шүү тийм ээ. Тэгэхээр бол бид нар одоо манай бишэтгүүд бидэндээ одоо ингээд бид нар өнөөдөр саатханаагаа сайн бариад үйлчлэлээ сайн хийгээд ирэхээр тэр үед чи сэтгэл санаа өндөр өстө юу ч ихэд бэлэн одоо Кришнад юу ч ихэд бэлэн байдаг шүү дээ. Тэр чинь одоо яг л одоо энэ одоо амжилт төрсэн хүний аз жаргал үнэхээр бодтой эдэлж байдаг гэдгийг одоо тэрний наадлын одоо тусгалууд нь бид нар ирчээд байгаа байхгүй. Бид нар ингээд наан сайн байхад бидний тэр ангижирийн тусгалууд нь бид нар ирээд тэр бид нар маш их аз жаргалтай. Тэр өдөртөө. Тэгээд бид чинь ямар баяр хөөртэй байдаг тийм үү? Энэ бол манай ялангуяа сүм дээр үйлчлэл хийдэг биширтгүүд бол нэг маш сайн. Тэд нар хаа дуртай газараа тайран суугаад өөрийн дотоод дэх амьдралын үйлдэлээ цэнгийн жаргаж байдаг гэж. Бид нар бол яг тэгээ одоо яг ингэж үйлчлэл маань сайн байх, саатхана сайн байх бол бид нар ямар нэгэн сэтгэл санааг тогтворгүй байдаггүй ийш тэгч тэрийг оч хийж гэсэн, энийг оч хийж гэсэн байдаггүй. Бүгд бол бид нар маш дотоод тайван болсон байдаг. Бүгд бол ер нь тэгж саатханаа барьж байгаа хүнд бол тийм ээ ажил өөр бол аяндаа бүтчихдэг. Гэхдээ энэ бол зорилго биш шүү. Энэ зорилго биш. Зөвхөн бидний тэтгэл бидний ихэнх л материалыг амьдралаа зурлаж байгаа учраас саатханаагаа сайн барьж явахад нөгөө нэг материалыг яадаг гэсэн ажил чи хүмүүс хийж өгч байгаа байхгүй. Өөр аяндаа бүтчихдэг тэр чинь. Бид нар жоохон хүчээр чармаат гаргаад тэр хийж бүтчихдэг. Тэр бол манай бишрэлтэнгүүд одоо би ч гэсэн өөр энийг амьдрал дээр зөндөө харсан. Тийм байдаг. Тийм учраас бидний бишрэлтэн хүн амьдрал дээр маш хөнгөн сайн явыг бол яг харигч намаа хамаан саатхан сайн юм чинь нэг харигч намаа хамтраа маш сайн унших хэрэгтэй өглөө уншаад тэгээ дараа нь номноосоо яг өглөө ер нь 9 цагийн үед номыг уншихаар маш сайн ойлгох юм байна. Би одоо энэ амралттай байгаа үед ингээд 9 цагт мантраа уншаад завсраар ингээд намаа дэлгээд уншдаг байхгүй маш сайн ойлгоно ингээд тогтох хэдэр нэг сайн байдаг. Тэгээд уншиж хэрэгтэй. Тэгээ дараа нь юу хөө дараа нь ингээд материалын ажлуудаа хийж байна. Гэхдээ бол материалын ажил хийхдээ бол одоо маш хөнгөн тэрэнд ихэд автчих болохгүй. Гэрийн ажлуудаа бол эмгтээч бол маш сайн хийх хэрэгтэй. Маш сайн сэтгэлээ гаргаж. Нэг ажил албан дээр бол тэрийг бол хурдан дуусгах одоо хурдан хийх тэрэнд бол маш автчих болохгүй. Ажилчтай бол ажлын газрын хүмүүстэйг бол их дотны харьцаанд орж болохгүй. Чиний бие яаж тийм үү? Нөгөө яас танаахан яас танаа тэр чи тэгж нэ та хүүхч юм уу? Тэгвэл тийх хэрэгтэй гэл. Тим юм дээрээс тийм бас хол байх хэрэгтэй. Тэгвэл зөвлөгөө өгч тэгвэл тэгчих хэрэгтэй гэл бид өөрийн бодчих хэрэгтэй. Мантрага яах вэ? Гэл тэгж дотны харьцаанд орохлоор
бид айгүй доош буучдаг байхгүй. Нэг садхан манханаж халуулчихна. Тийм маш болгоомжтой байна. За амжир төрсөн хүн ийм гадаад материалын ажиглалын хойноос автахж хүсэж тэмүүлдэггүй гэж. Яг бол бидний тэр садханаас өгж байгаа тэр аж аргал бол тэрээс хамаагүй илүү байдаг учраас бид нар илүү ханамжтай байдаг байхгүй. Маш ханамж ихтэй байдаг. Энийг бол бүгд мэдэх хаа. Энэхүү төлөв байдлыг Брахма Будда гэж. За энэ бол жинхэнэ нэг бид нэг Брахман төвшин төрчээд Брахманы дараа Брахма Будда гэх тийм. Энэ тэр төвшөнд бол бид нар лайж маажмар энэ цаг хугацааны асуудал, удаан хугацааны асуудал. Бид нар өдөр болгон ингээд садхана хийгээд ингээд энэ мэтэр хурдан хугацаад ингэж явах юм бол бид нар энэ Брахма Будда төвшөнд нэг л өдөр хөрв. Манай багшаа хэлдэг гэсэн юм.